За Facebook хэрэглэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. За Facebook-ийн найзуудад зориулж өнөөдөр би нэг ноднон гаргасан зүрхээ даг гэсэн юм жижиг ном гаргасан. Тэрнийхээ тухай та бүхэндээ тайлбарлаж хүргэе гэж бодсон. За энэ номонд бол 2009, 10, 11 онуудад миний биччихсэн одоо улс төрийн өгүүлэл нийтлэлүүд л орсон байгаа юм. За гол энэ дээр хэлж яригдсан зүйл бол ер нь орчин цагийн монголчуудын үндэсний үзэл юу байх хэвээр, ер нь үндэсний үзэл гэж юуг ойлгодгийг манай үндэсний үзлийн одоо уламжлал түүхэн уг сурвалж хаана байна гэдэг талаар бичсэн. За дээрэс нь мэдээж яриг орчин цагийн манай нийгэм улс төрд байгаа тулгымцсан асуудлууд, тэрний одоо гарах гарц талаар бол би бас өөрийнхөө хувийн байр суурийг л хөндлөсөн ийм өгүүлбэрүүд байдаг юм аа. Би тэгээ үндэсний үзэлд дээр хэдхэн зүйлийг хэлээдэх юм. Дэлхийд дээр бол нэг 5,000 орчим үндэстэн амьдарчээ. За тэгэл одоо өрсөлдөөд, тэрсэлдээд ер нь бол тэр өрсөлдөөн бол амьд үйсэн их тийм одоо том глобал өрсөлдөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 5,000-аас нэг 200-аад нь бол төр улсаа байгуулж чадсан. Зарим үндэстнүүд нийлж байгаад холбооны төртэй байдаг. Зарим нь дангаараа одоо моно наац гэдэг үндэстэн төрөө байгуулж чадсан юм л байгаа. За монголчуудын хувьд бол одоо хэдэн зуун мянган жилийн түүхтэй төр улсын түүхтэй өөрийнхөө төрөө байгуулж чадсан ийм үндэстэн. Харин энэ төрөө байгуулсан олон жилийн түүхэн дотор үндэсний үзэл одоо төрийн албан ёсны бодлого номлол болж явсан цаг үеийн хэдэг ч юм бэ гэд үзэхэд бол их сонирхол татсан тоо гардаг юм билээ. Өөрөөр хэлбэл сүүлийн 100 жил бол монголчууд хэдийгээр одоо бас өсөн дэвжих юм шатандаа л яваа боловч бид нар бол яг үндэсний үзлий дээр суурилсан тийм төрийн бодлого олж авч чадаагүй. Тэр нь одоо яг үнэндээ гадны гүрнүүдийн санаатай бодлогын явцад бол бид нар одоо яг Монгол төрийн номлолоо үндэсний үзэл дээрээ гаргаж чадаагүй л яваад байсан ийм үндэстэн байгаамаа. За энэ талаар бас номонд дурдсан байгаа. За үндэсний үзэл гэдгийг товчхоо одоо томьёолж хэлэх юм бол хамгийн энгийнээр хэлэх юм бол Монгол хүний хайрлах, хамгаалах, өмөөрөх үзэл гэж хэлж болно. Монгол хүнийхээ бизнесийг дэмжих, эдийн засгаа босгож ирэх, Монгол эх орон газар шороогоо хамгаалах, өмөөрөх, хайрлах, харамлах ийм үзэл. Монгол эх соёл түүхээ хөгжүүлэх, байгаа мөн чанараар нь хойч үедээ үлдээх ийм үзэл. Ер нь их тийм шингээд сайтай ийм ер нь бол үндэсний үзэл гэдэг бол нийт монголчуудын үзэл, Монгол улсын үзэл гэж хэлж болно. Энэ бол нэг намын үзэл биш. Хэсэг бүлэг хүний ч үзэл биш. Энэ бол улсын үзэл юм. Нийт монголчуудын үзэл юм гэж ингэж хэлж болно. Энэ үүднээсээ хэдийгээр улс төрийн нам одоо ингээд үндэсний үзлийг эргэлтэнд оруулаад явж байгаа боловч цаад том зорилго нь бол намаас бол хэд дахин давтсан Монгол төрийн албан ёсны үзэл суртал номлол болох тийм зорилго тавьсан улс төрчдийн хийж байгаа ажиллаа гэж хэлмээр байгаа. 1911 онд үндэсний эрхчлээний хөдөлгөөнөөр тусгаар тогтнолоо дахин сэргээн тунхаглаад явж явах тэр үед бол одоо Богд хааныг тойрсон манай одоо Алтуургийн хаадууд, манай Язгууртан ихсдээцүүд, Сайны хаан Намансхан, Чиван ханд дорж гэдэл тэд нар бол үнэхээр мэдээж хэрэг том үндэсний эх орчид, үндэсний үзэлтнүүд байсан. Тэд нар яг тэр 11 онд Турулсан дахин сэргээн тунхагласны дараа бол Монгол төр ямар байх ёстой юм, Монголын нийгэм яаж явах ёстой юм гэд өөрийн бие даасан том үзэл баримтлалыг боловсруулан гаргаж ирсэн боловч харамсалтай нь одоо амьдралд хараахан хэрэгж чадаагүй одоо гадны бодлогоор таслагдсан байдаг. Тэгвэл орчин цагийн одоо Монголын үндэсний үзэлтнүүд ч гэсэн тэр одоо таслагдсныг залгах, мартсныг сануулгах ийм л зорилготойгоор улс төрийн үйл ажиллагаа явуулж үндэсний үзлийг Монгол төрийн одоо албан ёсны номлол болох ёстой гэдэг тал руу бол өөрсдийнхөө зорилгыг, өөрсдийнхөө үйл ажиллагааг чиглүүлээд явж байгаа юм. За өөр дээрээс нь энэ дотор тэр үндэсний үзлийг тэгвэл орчин цагийн Монгол төрийн номлол болно гэхээр юу хэлээд байгаа юм бэ гэдгийг би бас дурдсан. Ер нь товчхондоо ойлгох юм бол 5-400 хууль батлан гаргая гэж байна. Үндэсний эрх шигийг бүр нэг номерын болгосон үндэстэн мөнхөд орших, үндэсний оршин байх энэ газар нутаг их дэлхий
түүнтэй хүн холбоотой харилцдаг монгол хүн тэгээд Монголын орчин цагийн нийгэм гэсэн ингээ байгаль монгол хүн монгол нийгэм гэсэн ийм одоо найрссан гурван зохицол дээр монголчуудын одоо мандан бадрал орчин цагийн мандан бадрал байгаа гэдгийг хэлж байгаамаа. Тэр 5 дугаар үндсэн хуулийн одоо үзүүлсэн хааны гол зүйл бол энээсээ үүдэж жишээлбэл бид нар улс төрийн байгууламжийн хувьд бол одоо шинэ концепц төвшүүлж байгаа. Хоёр танхимтай парламент засгийн газраа тэргүүлдэг хүчрхэг ерөнхийлөгч байх юм аа гэж харж байна. Тэрийгээ бол давчхандаа хүчрхэг ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай Монгол улс гэж хэлж байгаа. Эдийн засгийн чиглэлд нь бол бид нар засгийн газраас эдийн засгт оролцох оролцоог маш тодорхой зааж өгч байгаа. Жишээлбэл 5 жилээр эдийн засгаа төлөвлөж явдаг юм горимж шилжих ёстой гэж байгаа. Гэхдээ мэдээж яриг хүний өмчийн аль хэлбэрийг зөвшөөрөх чиглэлээр бол одоо хүрсэн амжилтаа бол баттгах ёстой. Энэ ойлгомжтой хэрэг. Харин одоо уул уурхай энэ дотроо орчин хүчний их үүсвэр болдог байгалийн түүхийд нефть байна, нүүрс байна, уран, байгалийн хий эднэрийг бол одоо ард түмний мэдэлд 100% одоо төрийн эзэмшил байх ёстой гэж бид нар жишээлх юм бол үндсэн хуулиндаа яг тэр үсгээр нь үгээр нь биш боловч одоо үндсэн хуулийн концепцийн үзэл санаа бол засгийн газраас эдийн засгт оролцох оролцоогоо тэр ийм маягаар харж байгаа жишээний энийг энд оруулж өгсөн байгаа. Би энэ номондоо бас бичсэн нэг зүйл бол өнгөрсөн 20 жилийнхаа нийгэм эдийн засаг улс төрийн амьдралд бол нэлээд анализ хийжсэн зүйлээ бичсэн. Яагаад одоо энэ олон хүндрэлүүд гараад ирв те? Энэ одоо таран шээнийхэн энэ их ядуурал, гуйланчлал, ёс суртахууны унаалт, гэр бүлийн затраал, энэ архитаалт, энэ бусад одоо олон проблемууд энэ утаа, төвжрэл, хөрсний усны бохирдол гэл ингээд тоочод байвал одоо үрэтс төгсгөлгүй юм шиг. Тэгтээ хизээ хэн яаж шийдэх бас тодорхойгүй өнөдөртөө ийм байдал яагаад бий болчихвоо гэдгийг бол анализ хийж гаргаж тавьсан. 92-ны үндсэн хууль бол байгуулсан гавьяа мэдээж хэрэг байгаа. Гэхдээ бүхэлдээ одоо миний хэлэх гэсэн бидний одоо зорилго нөхөдтэй хэлж байгаа зүйл бол 92-ны үндсэн хууль бол харьцангуй шилжилтийн шинжтэй ийм үндсэн хууль байж гол одоо зорилгоо биелүүлсэн юм биш үү? Гол зорилго нь бол хуучин социализмын одоо материал техникийн баазыг юм уу тэрний нийгмийн эдийн засгийн харилцааг гэж хэлье л да. Тэрийг л одоо нураахад оршсон бол тэр бол үрдэндээ хүртсэн байна. Мэдээж хэрэг бас ингээд олон намууд байх, олон өмчтэй байх, шашин шүтэх, хэвлэл нийтлэх хэрэгчлөөг олж авах, хүний эрх хэрэгчлөөг хуульчлах, Монгол улсын олон улсын нэр хүнд өссөн зэрэг бол бас ингээд манай 92-ны үндсэн хуулиас үүдэлтэй бидний хүсэн хүлээжсэн сайн үр дүн мөн. Гэхдээ хүмүүс мэдж байгаа олон намууд өнөөдөр ямар хэврэг байдалд орчиж байгаа. Хэвлэл мэдээллийн эрхчлөө гэдгийг хардвал зүгээр эзэдийн телевиз сонины захиалга биелүүлдэг сэтгүүл зүйтэй болсон энэ төр гэл ингээд хүссэн үр дүн хэлбэр тал дээр байгаа юм шиг боловч агуулгаараа одоо баталгаажиж гарч ирж чадаагүй гэдэгт тэргөө манай хүмүүс мэддэг. Бүгдээрээ шүүмжилдэг ярьдаг. Тэгээ энэ яагаад ийм болов гэдгийг анализ хийж гаргасан. Тэгээ ер нь бол номдоо хэлэх гэсэн санаа бол энэ 20 жилийн амьдралынхаа одоо юу болоод өнгөрвөө гэдгийг нэг дүгнж үзээд хүлээж байгаа ойрын ирээдүг монголчууд одоо яах ёстой юм бэ гэдгийг бас гаргаж тавьсан. Ер нь Монголд бол монгол хүний хүн болгоны хүсэж байгаа ирээдүй гэж нэг байна. Юу хүсэж байгаа юм монгол хүн гэхэд манай орон ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм. Манай өрх гэр ах トゥ хамаатан садан ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм. Би өөрөө ямар байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тэр өөрөөс нь хамаарх нь юу юм? Төр засгаас, нийгмээс, бусдаас хамаарх нь юу юм? Гадаад нөхцөл байдлаас хамаарх нь юу юм? Энийг бид нар ойлгох ёстой. Бид нар юу хүсэхгүй байгаа юм гэдгийг бид нар бас ойлгох ёстой. Бидний хүсээгүй ирээдүй гэж бас байна. Хүсмээргүй ирээдүй гэж. Тэгэхээр тэрийг би бас гаргаж тавьсан байгаа. Жишээ нь бид нар юу хүсмээргүй байгаа юм? Уул уурхайн баялагт нь гадныхаа эзэн суудсан. Эдийн засгийн өндөрлгүүдийнх нь гадныхын хяндаг. Авилга хэлэх хөлбөр замаа алдсан. Гадны зээл тусламж юм уу одоо хөрөнгө оруулалтын карантнууд дээр нь дотоодын одоо цөөхөн одоо бүлэг явц өөр хишгийнхэн очиод суучихсан.
жирийн монгол хүний бизнес бол боогдсон, умигдсан, сайн хоримтлал хийж чаддаггүй. Эсвэл шоронгуудаар нь ингээд жижиг эдийн засгийн гэмтэргээр дүүртсэн, аюулгүй амьдрах орчин улам бүр муутцсан байж байгаа. Ус, ан, манай бэлчээр, ургамал энэ болгон маань бүр хомсдсон. Бидний хэрэгэлдэг байсан нөөц туйлын хомсолцсон. Өөрсдөөсөө хэрэгэлдэг юм бүр аюул бол хэрэгжилж чадхаа болоод гаднаас авдаг болцсон. Ийм ирээдүй манай ирээдүй мөн үү хэн ч гэсэн үгүй л гэж хэлнэ. Үгүй наадах чи ёстой хүсмээргүй ирээдүй байна шүү л гэнэ. Аюул бол зарим газараа зах хязгаар нутаг маань эзэнгүйдээд гадны эзэмшил болцсон юм уу эзэмшилд ороход бэлэн болцсон. Дотооддоо үндэсний эрх шиг төвлөрөл хийж чаддгүй. Улам бүр задраад ороо нороогоороо жорон жороогоороо гэдэг бүр туйлдаа хүрсэн нийгэм. Одоо ч гэсэн маш их бэртгчин нийгэм байна. Сүүлдээ бүр энэ бэртгчин нийгэм маань Монгол хүнээ ерөөсөө өөдөн татах тухай ойлголт байхгүй болцсон. Ах トゥ хамаатан садан гэр бүл доторх халуун уур амьсгал итгэлцэл хүртэл туйлын суларцсан. Одоо ч хүмүүс төрдөө итгэхгүй байгаа сүулдэ бүр төрөө таягдан хайдаг болцсон. Ийм байх юм бол бидний хүсмээр ирээдүй мөн үү? Мэдээж хэн ч гэсэн үгүй ээ. Ийм ирээдүйд хүсэхгүй ээ. Ийм ирээдүйд өөр хүүхдээ амьдруулмааргүй байна, өөрсдөө ч амьдрмааргүй байна гэж хэлнэ. Энэ үднээсээ бол монголчууд яг хоёр салаа замын уулзалт зогсож байгаа гэж хэлмээр байна. Нэг нь бол энэ хүсмээргүй муу ирээдүй өрөөгөө хүсээгүй байж өөрсдөө янз бүрийн учир шалтгааны улмаас татагдан орох. Ингээ хүсмээргүй ирээдүйнхаа золиос болох. Уул нь хүсээгүй гэхдээ л тийм ирээдүй рүү ортсон. Нөгөөх нь бол хүсэж байгаа тэр юм хийж чадсан. Тэр эрчтэй хөгжлийн зам дээр гарсан. Хүн ам нь доктортай эдийн засгийн өсөлтийг өөрийн өрхийн орлого болон хүртэж чаддаг. Аюулгүй орчинд амьдрж чаддаг. Ирээдүйдээ итгэлтэй. Монгол хүндээ итгэдэг. Бие бинийгээ дэмждэг, өөдөн татдаг. Итгэж болдог төртэй. Төр нь иргэндээ итгэдэг. Ийм нийгмийг хэрэгбийг хүсэж байгаа юу бол хүн болгон хүсэж байгаа. Хүн болгон хүсэж байгаа. Тэгэхээр ийм салаа замын уулдварт бид нар үндэстнэрээ очсон байгаа шүү. Энэ бол үндэстэн орших эсэршгэн асуудлыг хөндөж байгаа шүү гэдэг юм уу. Тэгээ сүүлд нэг зүйлийг хэлээ. Зүрхээ даг гэж юу хэлээд байгаа юм бэ? Бид нар бол бидний оюун ухааныг, ухамсарыг одоо ингээд тарих гэдэг энэ эрхтэн гаргадаг. Тэндээ бид нар оюун бодлоо тунгаагаад тэгээд тэр оюун тунгаасаа оюун бодлынхаа үндсэн дээрээс шийдвэр гаргаж үйл хөдлөлөө хийдэг л гэж ойлгодог. Үнэхээр тэгдэг. Гэхдээ тарих угаах гэж нэг ойлголт байна. Ямар мэдээлэл авч байна? Юу уншиж байна гэдгээсээ болоод хүн бол бас залгаддаг. Энэ үднээсээ тарих бол эмзэг гэж би хэлмээр байна. Өнөөдөр Монголд тарих угаалт их байна гэж хэлмээр байгаа. Энэ олон телевизүүд, энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эцдийнхаа дотоод гадаад эцдийнхаа захиалгаар янз бүрийн мэдээлэл цацж байна. Хүн амыг, нийгмийг хаашид залхахад бэлэн байна, заримдаа залж гин гэж хэлмээр байна. Тэгтэл хүнд өөрийн дотоод мөн чанар гэж бий. Эгт дэлхийдээ харьцдаг, бусадтайгаа харьцдаг, нийгэмтэйгээ харьцдаг, өөрийгөө дахин шинээр таньж авдаг. Өөрийгөө дотроос ойлгодог тийм мөн чанар хүн болгонд байгаа. Тийм учраас энэ одоо мөн чанар нь хаана байд юм бэ гэвэл зүрхэндээ тэгддэг юм биш үү гэж хэлмээр байгаа. Нэрийн ч одоо зүрх сэтгэлээсээ, зүрхний хайр, зүрхний өчил, зүрхний хилэн энтер гэсэн үгнүүдийг харахад дандаа мөн чанар сонсогдож яадаг. Дандаа мөн чанар сонсогдож яадаг. Тархины хайр гэж бол нөхөр бас байдгүй. Энэ үднээсээ бол мөн чанараа дагаач, зүрх сэтгэлээ дагаач, зүрхээ чагнаач. Ер нь бол зүрхээ дагаач гэж хэлмээр байгаа. Ийм учраас энэ жижиг номонд зүрхээ даг гэсэн нэр өгсөн юм аа.